Одоо өвдийн гол манай уух ус маань ингээ өвөө болох гэж бодоход байсан. Шунал ихтэй шулан болдог өдөр мэдхүү та тариалангийн талбай бүх юм байхгүй болно. Тэр үед улсын хурлын гишүүн байсан Ловсонгийн Эрдэнчимэг Цэдв Дамбын оюун гэрэл нар төрийн ордоос мэдээлэл хийж улсын хурлаас тос болон тосон бомбын нураг улсын тусгай хамгаалтанд авч нийт 896 мянган га газраар батлуулж чадсан тухайга мэдэгдлээ. Та бүхэнд энэхүү тоог онцгойлон анхааруулъя. Тосон бомбын нуруу орчмын хамгаалалтанд авагдсан 896,527 га газар. За өчигдрийн улсын хурлын чуулганаар тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд авах тухайн асуудлыг анхны хэлэлцүүлгээр нь бид батлууллаа. Өмнөгов аймгийн 3 тэс сумын нутагт орших тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалалтанд 896 мянган га газраар авч байгаа. Тэгэхээр 896 мянган га газраар авснараа тосон бомбын нурууг бол бүхэлд нь одоо байгалийнхын хэмжээгээр нь авч байгаа гэсэн үг юм байна. Энэ мэдэгдлээс хойш жил гаруйн дараа гишүүн асан оюун гэрэл өөрийн Twitter хуудасаараа нэгэн мэдэгдэл хийлээ. Тэрхүү мэдэгдэлдээ тосон бомбын нурууны улсын тусгай хамгаалтанд авсан 890 мянган га газраас 153 мянган га газар нь алга болчихжээ. Энэ газар хаашаа орчих вэ хэмээсэн байлаа. Яг үүнийг нь мэдэж байсан юм шиг тусгай хамгаалтанд авсан талаараа мэдэгдэл хийхдээ засгийн газар энэ координатыг өөрчилчих вийдэ хэмээн болгоомжлон хэлж байсан нь олон нийтийн сүлжээнд архивлагдсан үлджээ. Тэгэхээр бидний бас нэг санаа зовж байгаа асуудал бол засгийн газар координатыг тогтоохдоо тосон бомбын нуруунд оршиж байгаа лицензүүдийг гадна нь гаргачихгүй гэсэн бас нэг юм одоо сэтгэл зовнил байгаа. Тосон бомбын нуруунд оршиж байгаа лицензүүдийг гадна нь гаргачихгүй гэсэн бас нэг юм одоо сэтгэл зовнил байгаа. Тийм учраас бид засгийн газарт координатыг тогтоох үүргийг бол байгаль орчны байнгын хорооноос давхарагч яг энэ 896 мянган гагаар нь буюу нутаг дэвсгэрийг бүхлээр нь авах даалгаврыг бас өгч байгаа. За тиймхүү болгоомжилж байсныг нь ёсоор болгож сангийн сайдтангой сурамгаагаараа дадамгай наргагүй хулгайлчихжээ. Сая нөгөө засгийн газраас хэлийн цагийг тогтоосон тухай мэдээлэл хийсэн. Хэлийн цагийг тогтоосон тухай мэдээлэл хийнгүүт тэр хэлийн цагийг тогтоосон ажлын хэсэгт ажилласан орон нутгийн хүмүүс манай энд хэлийн цаг тогтоохдоо та нарын тогтоосон тусгай хамгаалалттай газрын хагасыг бас оруулсангүй. Энэ дээр бол нэг тусгай хамгаалалт авах гэж байсан 800 гаач нь ийм болчлоо шүү гэсэн одоо тэр засгийн газрын одоо хэсгээс гаргасан газрын зургийг надруу явуулсан. Тэгээд тэгэхэд би бол энэ 150 гаруй мянган га газар алга болж байна. За энэ алга болж байгаа мянган га чинь хаанаас алга болчих вэ? Чойжсрал сайдын нүүрсний нөгөө нэг ашиглалтын лицензтэй газар байсан. Тэгээд тэр алга болчих яав юу гэж би бичсэн баггүй. Тэгээд үнэхээр одоо эргээд бас зургийг харсан чинь яг үнэхээр засгийн газраас тогтоосон эцсийн газрын зургийг харсан чинь тэнд яг чойжсрал сайдын эзэмшижсэн дээр ашиглалтын гэрчлэгээтэй газар тэр чигээрээ гараад явцсан байна. Бүхний дээр нь хажууханд нь бас дахиад бүглийн том лиценз байсан. Тэр хайгуулын том лицензтэй газрыг бас тусгаагаад гаргаад буцсан байна. Тэгэхээр энд нэг хоёр томоохон компани лобби онцлоо гэж би харж байгаа. Тэгэхээр чойжсрал газар одоо тусгай хамгаалтаас гараад явчихаар нэг аюул байгаа байхгүй. Яг тэр хавьд нь тэр тосон бомбын нурууны хамгийн гол усны одоо их усрууд тэнд байгаа байхгүй. Тэр усны их усрууд тэр үйлсийн тоорон загийн гараа авчиж байгаа нь бол хамгаалтаас гараа авчиж байгаа тэр экосистемд хамгийн их хортой зүйл болж байна гэж харж байна.
Энэ голуудыг болохоор тусгай хамгаалтын газраас гаргацсан байна. А ер нь бол энэ хуршуутын гол, хөвдийн гол бол та нарын баталснаар тусгай хамгаалтын газарт 100% багтчихсан гэж та баталж байна уу? Тоо багтчихсан. Бид нар яг тэр хуршуутын гол, хөвдийн голоор ч явсан байхгүй. Яг тэр гол усны үсгүүдээр яваад энэ усуудыг оруулж газрынхаа хэмжээг тогтоох нь байна гэжээч бид нар тэр уулын хормоо, тэр усны судлууд, тэгээд тэр хөвдийн гол, чөлтийн гол, тэгээд тэр голууд чинь дагаад нэг тоороо мод орж байгаа. Үүснэд орж байгаа. Тэгээд тэр чинь аюул тул бэлчээр газар тэр нутг нь устдаа нийлээд малчтынхаа одоо тогтвортой амжиргааг хангах гол үндэс нь юм байна гэдэг тэрийг оруулсан. Тэгэхээр ийм байна. Ерөнхийдөө сангийн сайд Чойжсрунгаан одоо ашиглалтын лицензийг хамгаалахын тулд Монгол Улсын хурлаас баталсан тусгай хамгаалтын газрын хэлийн бүсийг өөрчилсөн байна гэж үзэж болох уу? Би өөртөө шууд үзэж байна. Яг тэгвэл энд бол Чойжсрунгаан гişүүн дараа нь би лиценз зарцаа энэ надад хамаагүй гэж ярьж илээ. Тэр зарсан байна уу, зараагүй байна уу? Тэр Чойжсрунгийн нэр дээр өнөөдөр байна уу, биш вэ гэдэг нь хамаагүй. Өнөөдөр тийм засгийн газар дотор сууж байгаа Чойжсрун нөлөөсөнд дамжиггүй гэж би харж байна. Яг бол яг намайг тэр тусгай хамгаалалтын газрыг батлуулсны дараа Чойжсрун гişүүн над дээр өөрөө ирээд оюун гэрлээ чи миний мөнгөийг өгөөрэй. Чи миний газрыг тусгай хамгаалтанд оруулчлаа гэж надад хэлжсэн л да. Би тэгтэн чи яах гэж анхнаасаа тэрийг болдож авсан юм бэ? Чи нутаг дээр нь очиж үздэг юм бол ахын аргагүй газар байлаа шүү дээ. Чи тэр нутгийн усыг ингэж байхгүй болгож яах гэж таам бэ гэдээ би яг тухайн үед нь ярьж байсан. Тэгээд яг үннийг хэлэхэд өнөө маргаашийн нүүрсний ашиг бол тэр үрд мөнхийн уудаг уснаас илүү тэгж төрийн бодлогонд орох ёсгүй гэж би бодож байгаа. Төрийн бодлогонд юу орох ёстой вэ гэхээр төрийн бодлогонд бол тэр мөнхийн тэр ард түмнийхэн амжиргааг залгуулдаг ус нь орох ёстой. Тэгэхээр тэр усцыг бол бид нар үрд хамгаалж авах ёстой. Тэр учраас бид нар тусгай хамгаалтанд тэрийг оруулсан. За ерөнхий дүр зураг нь ийхүү гарч ирж байна. Хулгай хийсэн этгээд баригдсан тэр нь сангийн сайд ноён Чойжсрунгаа болж таарлаа. Хөвд хуршуутын голыг тусгай хамгаалтанд авсан уу юу хэмээх асуудлыг энд хүргээд төр орхив. Угаасаа ч тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд авалгүй үлдээсэн байсан ч ухал сэндийч гарахгүй аврах том нуруу юм билээ. Аврах том байцхад гítэлж гарахын аргагүй гүн гүнзгий хавцлууд цавчим эгц байц мөрөгцөгөхийн аврах том нурууг ухаж баялагийг нь авна гэдэг бол энэ дэлхий дээр хүний хүчин чадлаас хэдийдсэн хэрэг. Газар дээр нь очиж үзсэн хүн бол үүнийг ойлгоно. Яахав ан амтан эрүүс ногоолыг нь бодолцсон хэрэг баг. Тэгэхээр мэдээж зөвхөн ан амтан аратан жигүүртэн асар том дүлийн хач чулуудыг дангаар нь биш түүний өвөр хормоод орших бэлчээр тариалангийн бүс ус гол горигшаан төхөө эмзэг газрыг л хамгаалалтад авсан байж таарах нь үнэнд илүү ойр юм. За одоо яг бидний яриад байгаа гол гэдэг бол энэ хөвдийн гол дээр бид нэрчээд байгаа. Жохон хэсэгхээ энэ ус. Энд чинь говьдоо бол ерөөсөө амьдрал واخгүй юу. Хангаа хүмүүс бол хараад энийг аюутуул тэгээд үгүй энэ шалбаагийг энэ төр гол гэж нэрлэдэг юм бахаа гэж гайх баг. Гэхдээ говийн хүмүүст энэ бол юугаар сольж болохгүй тэр эрдэнэ. Энийг нь байхгүй болох гэдэг шүү дээ. Одоо энэ хэсэг газар байж байгаа л энэ одоо хамгийн том л энэ шүү дээ. Энээс жижигхэн одоо голууд, энээс жижигхэн тийм тогтоол усууд байгаа. Тэр нь өөрөө хүм малынхаа ундаа болж энэ газар орныхоо шинэ дижэл болж байгаа. Энэ уурхаа эхлээд энэ бүх гол горих бүгд байхгүй. Аймаг орон нутгийн удирдлага сум багийн иргэд бүгд л энэ хүнийг жигшин зэвүүцэж тосон бомб хөвд хуршуутын голоо аврах гэж чадлаараа хөдөлцгөөж өөрсдийнхөө зүгээс эцсийн шийдвэрээ гарган орон нутгийнхаа тусгай хамгаалтанд авлаа. Одоогоор тэдний хийх юм нь энд хүрээд дүр зогсож байна. Үүнээс цааш алхвал нутгийн иргэд малчид өөрсдийнхөө хүсэл зоригийг л дагах болов. Тэгнэ гэдгээч 3 тисийн хэлцгээж байна билээ. Ямар асуудал хэлцээд ямар шийдэл төр энэ талаараа та ялгуулж байна. За өнөөдөр хөвд хуршуутын голын орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалтанд авах асуудлыг иргэдийн хурал ээлж тус 3 дахь хуралдаанаараа хэлцэж шийдвэрлээ. Энд болохоор Тостоогийн иргэдийн нийтийн хурлаас болон төрийн бас байгууллага иргэдээс тухайн орчимд лиценз эзэмшиж байгаа Саудгаби Колтранс компани үйл ажиллагааг явуулахгүй явуулуурхай шинээр нээхгүй гэдэг байдлаар сумын иргэдийн хурал болон сумын сектор төсөлд ирүүлсэн. Энэ төсөлтийг сумын хурлын зүгээс
ээлжид 3 дугаар хуралдаанаа зарлаж орон нутгийн тусгай хамгаалтанд авлаа. Нийтдээ 43 мянган га газрыг орон нутгийн тусгай хамгаалтанд авсан байгаа. Тэгэхээр одоо тэр хуршуутын болон хөвдийн голын ойр орчмын одоо иргэд санаа амар тайван байж болох нэ гэсэн үг үү? Савс орон нутгийн зүгээс зохицны зохих арга хэмжээг авлаа. Орон нутгийн тусгай хамгаалтанд авч байна. Тэгээ одоо энэс хойш тэгээ тухайн эрхэн үндэстэн компани маань шүүхтэд явна. Тэгээ шүүхээр яваад асуудлуудаа шийдэж явна. Дараа Асуудал бол 100% шийдэгдэг үл юм байна тийм ээ. бүрэн шийдэгдсэн гэж үзэж болохгүй. Мэдээж одоо нөгөө компани шүүгтжил таарах бах. Гэвч шудраг үнэн гэж юм Монгол улсад жоохон ч гэсэн үлдсэн бол хөвд хуршуутын гол цаг тоорон төгөл буйсын яган тал байгаа байдлаараа л үлдэх ёстой. Монгол улсын мөнгөний авдрыг эзэгнийхэн суугаа сан хөмөргийн сайд чойж өсрөнгөж ийм л хүн ажээ. Ийм л хүнийг бид сайдын сэнтил залж ийм л хүнээр бид мөнгөнийхөө авдрыг мануулжлаа. Би Монголоор гоёдаг. Хөх Азийн цэжин дээр ирж уцах юм учир хүмүүний алтан заяа энд байх юм учир туурын тамхтай хөрсөн дээр унахтай хамт тэнцэж хөлд орох юм учир тунгалаг шандны талиаг хулантай хамт булаалтаж аршаа намсах юм учир би Монголдон мэндэлсэн. Газар тэнгэрийн савслагт гайхуулан байж ганц яванасаран би Монголоор гоёно. Би Монголоор гоёдаг. Бий болсон нөхцөл байдлаас сурвалжиж олсон баримт материалуудаа бид та бүхэн танилцууллаа. Дүгнэлтийг нурших нь илүү үз. Бид нийтдээ 3 дугаар үхэж цуврал нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байсан хэдий ч сангийн сайд ноён Чойжсрэнгийн бүрдүүлсэн багийнхан Монгол улсын хэл гайл чухал эмзэг цэгүүдээр хаасаагүй тархан байрлаж чад байгаа болон Монгол улс дахь түүний өөр бусад уул уурхаануудын талаар мэдээ баримтуудыг олж мэдснээр цаашаагаа нэвтрүүлгүүдэд өргөжлүүлэн хийхээр болж байна. Мэдээж амлсан ёсоор 3 дахь цуврал буюу хөвд хуршуутын голын хөөрхийлөлтэй хувь заяа нэвтрүүлгээ үүний дараа та бүхэнд хүргэнэ. Дараачийн нэвтрүүлгүүдээр эргэн уулзъя. Тосон бомбын улмас баримтад цуврал нэвтрүүлэг. Цуврал 1 мангасын ам дахь 3 тис. Цуврал 2 тосон бомбын нуруу хэрцсэн тусгай хамгаалтын бүс. Цуврал 3 хөвд хуршуутын голын хөөрхийлөлтэй хувь заяа. Үргэлжлэл B.